Сайн байна уу? За би Жавзан Дулан байна. Манай хүүхдийн сэтгэл хөдлөлийг танин мэдэх, илэрхийлэх чадрыг хөгжүүлэх арга гэсэн сонгон судлах модулийн эхний видео хичээлийг хүргэх гэж байна. За эхний видео хичээлийн нэр бол хүүхдийн сэтгэл хөдлөлийг танин мэдэх, илэрхийлэх чадрыг хөгжүүлэх үндэс гэсэн хэсэг байгаа. За энэ хэсэгт бол ерөнхий онлын үндэс ямар хэрэгцээ шаардлага байгаа. Ялангуяа манай 2025 оны хөтөлбөрийн шинжилгээний хүрээнд ямар шинжилгээ өөрчлөлт агуулга байгаа гэдгийг танилцуулнаа. Харин хоёр дахь видео дээр бол одоо энэ хүүхдийн сэтгэл хөдлөлийг танин мэдэх, илэрхийлэх чадрыг яаж хөгжүүлэх юм бэ гэсэн аргуудыг оюун бэлэг багш танилцуулнаа. Бага насны хүүхдийн нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн чиглэлээр маш олон судалгаанууд дэлхийд дахинд хийгдсэн байдаг. Азийн улс орнууд, Америк, Европ гэдэг. За эдгээр улс орнуудын эдгээр судалгаанууд нь бол урт хугацаанд, богино хугацаанд бас хамрах хүрээнд харьцан өөр байдаг. Судалгааны үр дүнд гарч ирсэн ер нь батлагдсан гол зөвлөмжүүдээс та бүхэнд хүргэх гэж байна. Яагаад нийгэмшгүй сэтгэл хөдлөл нь одоо бага насны хүүхд хөгжих хэрэгцээтэй яаж хөгжих юм гэдэг талаар ийм санал зөвлөмжүүд гарсан байдаг. За нэгдүгээрт нь бол насан туршийн үр нөлөөтэй. За бага наснаас нь хүүхдийн нийгэмшгүй сэтгэл хөдлөлийг одоо зохистой чиглүүлж дэмжснээр одоо тухайн хүүхд бол нийгэмдээ бие авч явах, бусдад хамтрах, сэтгэл хөдлөлийн чадамж, нийгэмшил, сурлагын амжилтанд нь урт хугацаанд эргээр нөлөөлтгийг бол баталж харуулсан байна. За дараагийн нэг хэсэг бол эдийн засгийн үр ашиг байгаа. Энэ дээр бол зарим улс орнуудад бол одоо гэмт хэргийн гаралт багасж байгаа, гэр бүлийн салалт багасж байгаа, ажлын байранда удаан доктортой ажиллаж байгаа гэх мэт эерэг үр дүнгууд гарсан байдаг. Энэ нь өөрөө цаана эдийн засгийн харилцан хамааралтай байгаа. За нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн хөтөлбөрийг одоо амжилттай хэрэгжүүлэхэд бол багшийн үүрэг оролцоо хамгийн чухал байна гэж үзэж байгаа. Багш өөрөө нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн өндөр чадамжтай байх юм бол одоо энэ хөтөлбөрөө амжилттай сайн хэрэгжүүлэх боломжтой. Энд бол шууд хөтөлбөрийн үр дүнд шууд нөлөөлж байна гэдгийг гаргасан байдаг. За дараагийн нэг хэсэг бол нийгэм соёлын тохиргоо. Ямар соёлын орчинд ямар улс оронд хэрэгжиж байгаа шалтгаалаад одоо тэрэнд бол тодорхой хэмжээний тохируулга хийх хэрэгтэй. За манай сургуулийн өмнөх боловсролын зорилго бол ер нь бол анхандаа сургуульд бэлтгэх гэдэг рүү нэлээд чиглэдэг байсан бол одоо амьдралд бэлдэх насан туршийн хөгжлийн суур гэж үздэг болсон. За тэр талаас нь бас тайлбарлаж байна. За мөн нийгэм сэтгэл хөдлөлийн хөтөлбөр ба үндэсний хөтөлбөр хоёр нь бол харилцан хамааралтай гэж үзэж байгаа. Тийм учраас манай шинжилсэн хөтөлбөрт бол энэ нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн хөтөлбөр бол нэлээд шинжлэхтэд орж ирсэн байгааг өнөөдөр та бүхэнд танилцуулъя. Нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн хөтөлбөрийн онолын дагуу бага насны хүүхдийн хөгжилд нэн чухал түлхүүр 3 судлагдсан 3 төвшин байдаг. Хэвтэй хэмжээсийн 3 судлагдсан нь ойлгож мэдрэх, энэрэн хайрлах, оролцох. Эдгээр судлагдсан нь нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн хөгжилд нэн чухал суур мэдлэг чадруудыг агуулсан байна. Эдгээр хэвтэй судлагдсаныг дэлгэрэнгүй тайлбарлавал нэгдүгürt ойлгож мэдрэх гэдэг нь өөрийн бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, хүрээлэн байгаа орчин болон бусдыг ойлгож мэдрэх чадрыг төлөвшүүлнэ. Сургуулийн өмнөх боловсролд энэ нь өөрийн сэтгэл хөдлөлийг таньж, илэрхийлэх, өөрийн үйлдэл бусдад тэдний эргэн тойронд ямар нөлөөлөл үзүүлдэг тухай үндсэн ойлголтыг ойлгож, бие төрж байгаа тааламжтай болон тааламжгүй мэдрэмжийг таньж эхлэхэд хүүхдэд туслана гэсэн үг юм аа. Харин энэрх буюу энэрэн хайрлах гэдгийн цаана ямар утга явж байна вэ гэхээр хүүхдийн сайхан сэтгэл, бусдын оронд өөрийгөө тавьж тэднийг ойлгох, өөрийн болон бусдын аз жаргал, зовлон бэрхшээлд санаа тавих чадруудыг хөгжүүлнэ гэсэн үг юм аа. Сургуулийн өмнөх боловсролын орчинд үүнийг анхааралтай байх, бусдын сэтгэл санааны байдлыг ойлгож мэдрэх, сайхан сэтгэлээр хариу үйлдэл үзүүлэх зэрэг чадруудыг төлөвшүүлэхэд оршдог. За хамгийн баруун талд байгаа оролцох гэдэг чадамжийн хүрээнд одоо
өмнөх ойлгож мэдрэх, энэрн хайрлах чадрууд дээр нэлээд тулгуурладаг. Эдгээр нь сайн байснаар хүүхдэд хариу арга хэмжээ авах, бусад хүмүүстэй эргээр харилцах, тулгарх асуудал сорилтуудад тохирох хариу үйлдэлүүдийг үзүүлэх буюу бүлгийн нэг хэсэг байх. Ээлжээ хүлээх гэх мэтчлэн оролцооны хувьд ямар байдалтай байх вэ гэдг нь бас хамаарч байдаг. За эдгээр гурван ойлгох, энэрх, оролцох гэдэг бол нэг ийм чиглэлтэй байхад босоо хэмжээс буюу өөрийнхөө төвшөнд, бусдад харилцах харилцааны төвшөнд, нийт нийгмийн харилцаа буюу харилцан хамаарахын төвшөнд ямар байх юм бэ гэдгийг бүгдээрээ дэлгэрэнгүй авч үзье. Нийгэмшгүй сэтгэл хөдлөлийн хөгжил маань үндсэндээ 3 төвшөнд явагдаж байгаа. Нэгдүгээрт нь бол хувь хүний төвшин, хоёрдугаарт нь бол нийгмийн төвшин, гуравдугаарт нь системийн төвшин. За бүгдээрээ хувь хүний төвшин дээр ярилцах чинь. Энэ төвшөнд хүүхдэд өөрийгөө ойлгож мэдрэх болон өөртөө санаа тавих чадварыг эзэмшүүлэхэд анхаарна. Үүнд сэтгэл хөдлөлийн боловсролоо хөгжүүлэх, хувийн сэтгэл хөдлөлөө ойлгох болон өөрийн сэтгэл зүйг удирдан зохицуулах арга барил суралцах чадрыг төлөвшүүлэх зорилготой. За хувь хүний төвшөнд бол 3 үндсэн чиглэл байгаа. Өмнөх хүснэгтээр харагдсан. За энэ бол өөрийгөө ойлгож мэдрэх, өөрийгөө энэн хайрлах, өөрийгөө удирдах гэсэн. За өөрийгөө ойлгож мэдрэхийн хувьд бүгдээ авч үзье. Бага насны хүүхэд сэтгэл мэдрэмжээ таатай тайваг байга илэрхийлдэг болно гэсэн суралцсан үр дүн бол энэ өөрийгөө ойлгож мэдрэх гэсэн дэд дээр байгаа. За өөрийгөө ойлгож мэдрэхийн тулд яах вэ гэхээр хамгийн түрүүнд өөрийгөө анзаарна. Өөрийн бие мэдрэмжээ ажна. За үүн дээр бол биеийн мэдрэмжээ анзаарч төрсөлж өөрийн стресс болон амар тайван байдалтай хэрхэн холбоотой байгааг ойлгоно. Тэр өөрийгөө анзаарах, ажиглах байгаа. За үүнээс гадна сэтгэл хөдлөлөө ажна. Би ууртай байна уу? Баяртай байна уу? Өөрийгөө ингэж анзаарч энийг ялгаж танина гэсэн. За ингийн тулд багш нар хамгийн их түгээмэл хэрэглэж байгаа арга бол энэ оюун санааны карт гэж байгаа. Энэ дээр болохоор сэтгэл хөдлөлүүдийн картыг ашигладаг. За дараагийн дэд ай бол өөрийгөө энэрэн хайрлах. Өөрийгөө энэрэн хайрлах дээр манай шинжлэсэн хөтөлбөрийн сургалтын үр дүн бол өөрийн дуртай дургүй чадахгүй зүйлийг тайлбарлаж сонголт хийдэг болно гэж байна. Тэгэхээр энэ дээр бол гол нь эхлээд өөрийн сэтгэл хөдлөлийг тухайн нөхцөл байдалтай холбож ойлгох нь. Би яагаад гонигтай байгаад байгаа юм бэ? Гэхээр би өлсөд байсан биш үү? Би ядраад байсан байна гэдэг юм уу? Хүүхдэд яг тухайн сэтгэл хөдлөл нь ямар нөхцөл байдал шалтгаанаас болоод байгаа юм бэ гэдгийг өөрөө таних, ойлгох хэрэгцээ байна. За тэгээд бас өөрийгөө эргээр хүлээн авах, хүлээн зөвшөөрөх, өөрийгөө шүүмжлэхгүй байх гэдэг байгаа. Энэ нь болохоор бас яг өөртөө сайнаар хандах, өөрийгөө энэн хайрлах гэдэг утга санаа явж байгаа. Тийм болохоор би ийм учраас ингэж байгаа юм байна гэд өөрийгөө ойлгоод өөрийгөө урамшуулах, дэмжих ийм дэд ай байна. За хувь хүний төвшний хамгийн сүүлийн дэд ай болох өөрийгөө удирдах гэдэг дэд ай бол бага насны хүүхэд жишээ нь уйллаа гэж бодоход хэдийн хугацааны дараа өөрийгөө тайвшруулад дуртай зүйлээ хийж эхэлж байна вэ. Тэгэхээр энэ өөрийгөө тайвшруулах чадамжийг төлөвшүүлэх дэмжигт нь багш яаж чиглүүлэх вэ? Хүүхд болгон бас онцлог байгаа. Тэгэхээр хамгийн гол нь хүүхд өөрийгөө тайвшруул сурах, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг жолоодох хэсэг байгаамаа. За бүгдээрээ нийгмийн төвшин рүү орж байна. Дараагийн төвшинний хувьд бол анхаарлыг хүн хоорондын харилцаанд шилжүүлж байгаа. Үүнд бусдын оронд өөрийгөө тавьж тэднийг ойлгох, харилцах, үндсэн чадруудыг хөгжүүлэх, хамтарч тоглох, хамтарч сурах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг.
Нийгмийн түвшинд бусдад харилцах гэсэн энэ айн хувьд бол бусдыг ойлгож мэдрэх, бусдыг инэрэн хайрлах, харилцааны чадамж гэдэг 3 үндсэн төдий байгаа. За бүгдээрээ энэ эхний бусдыг ойлгож мэдрэх гэдэг дээр гол одоо анхаарах хүүхдийн бага насны хүүхдийн хувьд ойлгох зүйл бол би бол бусдад л адилхан нэг хүүхд юм байна. Бус хүүхдүүд бол бас надтай адилхан юм байна гэдэг тийм ойлголтыг мэдрэх нь их чухал байдаг. Тэгэхээр нийгмийн бодит байдлыг анзаарч мэдрэх гэдэг дээр бол эрэгтэй эмэгтэй хүүхэд одоо нөхцөл байдал хүүхдүүд харилцаа ямар байна гэдгийг мэдрэмжтэй байна. Хин хинтэй найзалдаг вэ гэдэг юм. За бусдад адил гэдгийг анзаарч мэдрэх гэдэг дээр бол нэг жишээ болохоор одоо би найзыгаа зохих юм бол өвдөгтэй адилхан яг би ч гэсэн намайг хэн нэгэн зохивол би өвдөх юм байна. Тэгэхээр яг бид нар бол ялгаагүй бас бид нар адилхан юм байна гэдэг тийм миний мэдэрдэг зүйлийг бус хүүхдүүд бас мэдэрдэм байна гэдгийг ойлгож мэдрэх нь чухал байна. Тэгээд үүнээс гадна энэ олон янз ялгаатай байдал буюу одоо өөр хэл соёлтой эрэгтэй эмэгтэй хүүсийн ялгаа гэдэг ийм ялгаатай байдлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх энэ байдаг л зүйл одоо бид нар ялгаатай гэдэг тийм юмыг бас энэ бусдыг ойлгож мэдрэхтэй ойлгож авах хэрэгтэй байдаг. Тэгээд зөвхөн ойлгоод тодорхой энийг сайн ойлгоцсон байхад бол яг энэ зохистойгоор бусдад харилцаж эхэлнэ. За бусдад харилцахын дараагийн төдий бол бусдыг инэрэн хайрлах гэж байна. Тэгэхээр бусдын хооронд өөрийгөө тавьж үзээд нэрээ энэ хүүхд өвдөж байгаа байх та гэдэг ч юм уу. Эсвэл одоо ингэсэн учраас уйлсан бэ штэ гэд тэр нөхцөл байдлыг ойлгож хайрлан инэрх юм чадамжтай байх гэж. Тэгэхээр энэ нь өөрөө цаашдаа тэр ёс зүйнтэй холбоотой бусдыг уучлах, твчих, сэтгэл хангалуун байх, өгөөмөр байх гэдэг одоо хүний чухал чанаруудыг хүүхдэд төлөвшүүлдэг. Тийм учраас бусдыг хайрлан инэрх, бусдын хооронд өөрийгөө тавьж үзэх гэдэг одоо энэ чадамж бол бас онцгой чухал үүрэгтэй байдаг. Тухайн хүний одоо өөрийнхөө яг мэдэрч байгаа зүйлийг байгаад за энэ хүүхд яг ийм юм мэдэрсэн учраас ингэсэн байж штэ гэд ойлгоод тэгээд дараагийнх нь цаашдынх нь одоо хувь хүний алхам болох одоо уучлах, твчих тэгээд бас зөв зохистой хандах, ойлгож харилцах гэдэг эсвэл одоо тусламж үзүүлэх тэр зүйлүүд бол хөгжиж байх нэ. За нийгмийн түвшний 3 дахь чадвар бол харилцааны чадвар байна. За харилцааны чадвар дээр биднэрт төлөвшүүлэх хэрэгцээтэй хамгийн чухал зүйл бол одоо хүүхэд маань өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадамжаас гадна бас бусдыг сонсох. Бусдад анхаарал тавьж сонсож сурах нэг тийм чухал чадамж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор ямар нэгэн зөрчил үүслээ гэхэд одоо тэрийг тодорхой хэмжээнд өөрийнхөө шийдвэрлэх буюу альва харилцаанд гарч байгаа асуудалд эргээр хандах. Альва асуудалд ер нь одоо бүтээлчээр эргээр сайн дураараа оролцож ингээд харилцах байгаа. За ингийн тулд бол мэдээж хамгийн түрүүнд бол бусдыг сонсох, ойлгоод за ингэснээр бусдаа туслаад зөрчилдөөнд эргээр зохицуулалт хийх ийм чадамжуудыг төлөвшүүлэхийн төлөө явах юм аа. Нийгэмшгүй сэтгэл хөдлөлийг чиглэлийн хөгжлийн одоо сүүлийн хамгийн өргөн хүрээ бол энэ системийн түвшин буюу харилцаа хамгаалах байгаа. Тэгэхээр энэ хүрээнд болохоор бага насны хүүхэд одоо илүү өргөн нийгмийн нэг хэсэг байгаа буюу бүлгийн гишүүн байх тал дээр бол илүү их хувь хүний чиглэлээр хөгждөг байгаа. Тэгэхээр яг олон хүнтэй бүлгийн нэг хэсэг байх тодорхой систем тогтолцооны нэг хэсэг гэдгийг ойлгох тийм түвшин байна. За энд хэдийгээр энэ бага насны хүүхдийн хувьд хийсвэр ойлголт боловч үүгээр харилцан хамаарал болон илүү өргөн хүрээний хамт олонны тухай ойлголтыг тэдэнд өгнө. Тухайлбал анги танхим, гэр бүл, эсвэл олон нийт гэх мэт илүү том бүлэг дотор тэдний гүйцэтгэх үүргийг зааж, эдгээр илүү өргөн хүрээлэлд бусдад хамтрах, сайхан сэтгэлээр хандах ач холбогдлыг ойлгуулах
ийм зорилготой байна. Тэгэхээр энэ харилцаа хамаарахын хувьд бол хамгийн ихний дидэ болохоор холбоо хамаарлыг ойлгох. Тэгэхээр дэлхийн ертөнцид нийгэм хүмүүсийн хоорондын харилцаа хамааралтай оршдог зүй тогтолыг одоо энэ хэсгээр нэлээд ойлгож авна. За одоо энэ дээр бол жишээ нь байгууллага байлаа гэхэд хэн нь юу хийдэг вэ? Одоо жолооч байж иж замын хөдөлгөөний ийм юутай гэдэг ингээд том өргөн хүрээний тогтолцоо бүхий харилцаа хамаарлыг хүүхдийг ойлгоход чиглэдэг ийм дидэ байна. За дараагийн дидэ бол эрхтгш байдал. Бага насны хүүхэд нийгэмд байгаа альва хүмүүс бол нас, хүйс, шашин шүтлэг зэрэгээс хамаарахгүйгээр бол бүгд эрхтгш юм аа. Бүх хүн бол суур байдлын тэгш байна гэсэн тийм үү. Гэхдээ манай суралцсан хүрээнд одоо энэ шинжилгээ хөтөлбөр дээр суралцсан үр дүнг бол өөрөө хүмүүсээс олон талаараа ялгаатай ижил төстэй байгааг тодорхойлдог болно гэдгийг заасан байна. Тэгэхээр би ийм ялгаатай. Гэхдээ ер нь бол нийгэмд байгаа бүх хүмүүс манай цэцэрлэгийн бүлгийнхэн бүгд бол тэгш хэрэгтэй юм а гэдгийг ойлгоход чиглэсэн юм дидэ байна. За харилцаа хамаарахын сүүлийн дидэ бол оролцоо байна. Тэгэхээр одоо нийгмийн үйл ажиллагаанд анги бүлгийн хамт олонний үйл ажиллагаанд би ямар байдлаар оролцоотой байх юм бэ? За үүнийг бага насны хүүхдэд төлөвшүүлэхдээ манай шинжилсэн хөтөлбөр дээр бол өдөр тутмын үйл ажиллагаанд тодорхой дүрэн баримтлан хамтран оролцдог болно гэж байна. Тэгэхээр одоо бүлгийн үйл ажиллагаанд цэцэрлэг дээр ямар дүрм журмаар би оролцох юм бэ гэдгээ хүүхд бол сайн ойлгож оролцох юм. За жишээ нь ээлжээ хүлээх, одоо ангийн дүрм ямар дүрм байгаа юм гэх мэтчлэн ингээд бусдыгаа сонсоод гараа өргөөд ээлжлээд ярих, зөвшөөрөл аваад ярих гэдэг юм ингээд яг олон нийтийн үйл ажиллагаанд ямар байдлаар оролцох тэр дүрм журмыг баримтлж оролцдог болно гэдэг ийм чадамжийг төлөвшүүлэх зорилготой дидэ байна. За ингээд нийгэмшигүн сэтгэл хөдлөлийн хөтөлбөрийн үндсэн агуулгыг онлын үндэслэлийн хүрээнд та бүхэнд танилцууллаа. За энэ хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэх ажил одоо анги танхимд юу бэлтгэх хэрэгтэй, багшаас арга зүйн хувьд гол анхаарах зүйл нь юу юм, энэ сургалтын арга зүй үндэсний юу юм гэдэг тал дээр бол унших материалыг та бүхэнд бэлдсэн байгаа. За үүний дараагаар оюун бэлэг багшийн бэлдсэн одоо яг энэ сургуулийн өмнөх насны хүүхдийн нийгэмшигүн сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжих аргын талаар видео бичлэгийг та бүхэн хүлээн авч үзээрэй.